Миний багтаа үзэж байсан хөнгөлэн хний ятар чамаага жаргалт болгох зүйл юу вэ гэж асуужсэн юм. Хэдий жоохон байсан ч энэ асуулт надад тодулсан юм. Мөнгөтэй болох, эмэгтэйчүүдийн алдартай болох, сайн сургуульд орох, хүндэтгэл олж авах гэж хэлэх хүмүүс байгаа ч миний хувьд айлнш. Учир нь би өөрийнхөө аз жаргалыг олсон. Манай хүний гэрэг хийгээд өнөөдөр уралдаанд бол очих газар руугаа явж байгаа юм. Түүний өгдөж авах нэгэн мас өдөр тэрээр манай хүний голголыг тухаарснаас болон оролдох гэж байгаа юм байна. Хүмүүсийг олдуулан аюулгүй байдлыг шалгасны дараа гэрэл авчин урлаа эхэлнэ. Гараанс гарахад сүдэр тэргүүлийг аван хойно байгаа манай хүнийг өдөөдөж амждаг. Шаран нөлсрөгийг баг багаар өртөн гэргэлтэн дээр орд гарахад динамит гаргаж ирэн шийдснээр тэнцвэр алдан осолсноор сүдрийн алтыг авдаг. Энэ оронд манай нөгөө гол руу гарч ирэн үнэхээр байхгүй магсэр. Маргааш болон бицэргийн скейтборд зороосож байхад босны яриа үзснээр сонирхуу гэхэд хинж додоггүй. Хичээл хэлхээс өмнө шилжижсэн сурагчийг бүгд алмархад өөрийгөө хасагаа боланга Канадаас ирсэнгээ давчаар танилцуулдаг. Өдөр нь болгон шилжижсэн сурагчийг гэрээ сууж байхдаа ажиллая гэсэн ч гар нь өвдснөөр өмнөхөр ялгдан скейтбордож талхснаа бодож байтад үйлчлэгчийн ар өрөөр явдаг. Энэ оронд Ланга ажлын зараар ирсэн сурагч авахгүйгээ таталцснаар гарахад өнгөрч яваа бордыг аван Рекид өгöd. Сонирхож байна уу гэсэн Ланга борд дээр гарын савангахад нэг хүн их л жаргалан шална. Банц хүн баага алан гिचэр энийг ч хүн унах аргагүй байна гэтэл бортон шүрж аваад мань хүн дээр хараа гаддаг. Скейтборд сонирхсан түн дэлгүүрт нь анхан суулцагчийн борд байгаа гэлэхэд цагийн ижил хайж байгаа маяг дэлтэл дэлгүүрийн хүү гарч ирэн орой хүрвэл байгаа гэснээр энэхүү газар нь хаягцсан урхаа богоод сонгогдсон хүмүүс ордог гээсийн нэртэй уралдаан байдаг. Бодлого манай хоёр өөрсдийн нэвтрэх ирэх болох стержийг их л нууцаар авна. Рекки дүн тэмцээнийг танилцуулдаг нь талхтын өрөөнөөс үлдэр хүртэл оролдон төрүүлж орсны ялна. Энэ хоёрын дайрч бас садаа олж болохоос гадна цагт 60 км хүртэл хурдалж болох юм байна. Үүнээс гадна уралдахад заавал бооцоо тавих ёстой. Үүнд мөнгө, уушлал, эмгтээгээд янз бүрийн зүйлс байдаг. Үүнээс гадна өөрийнхөө борд хийж байгааг цохолгаад амждаг. Оройн Ланга ээжтэй хоол ижиг ажилдаа гэсээр Ректэй олзон хоцлоо гэд хэвдүүлсэн аван ирэхэд борог нь авсан байж таардаг. Ингээд буцъя гэсэн ч цаггүй олсонд бол манай хүнийг хариуцлагаар өмнөөс нь оролт гэхэд Ланга бордыг нь сноубордчиг бэлгээд өмнөөс нь оролт гэж хэлсэн ч чи анхаас оролцож үстэй тэрэн шиг худлаан байхгүй гэсэн чирээ орж ирв. Борд дээрээ тогтчихлээ л оролцож болно гэж зөвшөөрдөг. Ингээд бодлогыг гэрэл аснаар сүдэр төрүүлж авах Ланга зогсож байгаад төрөм үлсээр хүн амтны хэлэгдэг болоод тахнаа өрхий. Замдаа багардсан сноубордоо айлын мөксөр явхад чери Рекийг давуулж авдаг. Энэ орон өдөр хүмүүс намайг яагаад үзэхгүй байгаа юм гэсэн хөлөө бгсэн Ланга дээр бүхэл анхаарал төвлөрсөн байдаг. Хэсэг хугацааны дараа түүнийг нэхээрэн эргэлэн дээр орд гараад тэр чирээ галзуу эргэл хийсэн ч сноубордоо дасан түнд механик нь өөртөө удааширдаг. Энэ бүхнийг нэгэнхэр хай тавин их л дуртай нарахгүй үзэж суудаг. Буцаад уралдаар нүрэхэд скейтборд нь сноуборд нь санагдан бордогоо уусын явсаар хажууд нь зэрэгцдэг. Үнийг нь манай дөрвүүдийн нэгээс хараад өсөж байлгүй ах уу. Ингээд зүйлийн шатглан үйлдвэрт орж ирэн ойр зүрийн замыг ажиллаж байгаа нэг хэсгийг нь олон доошоо болон унаад доошлоо явах түн рүү динамик шийдсэн нь түүнийг хорлох биш харин ч хайлаад болно. Тэр хэвдэлсэн бүхий л хүн амьсгаа аваа мартан ширтгээд түүний унаж байгаа нэг л цас бодрох мэт харагддаг. Энэхүү галзуу уралдааныг асан Рекки түүнийг заандаж авснаа. Чи ямар мундаг юм бэ гэснээр дараагийн ангиад эхэлдэг. Рекки түүнээс төгсгөлийн өлгөөнийг яаж хийсэн бэ гэсэн Ланга түнд харуулдгүй баатар олох гэсэн биш. Төрүүлж аваад хөдөлнө. Доошоо гуулгаж нэг иргэсэн биш уруу зам байснаар зогсоох гээд оролцсон ч өнөө хөнгөрснөөр маш тэд орон золтойд өвчлгүй амьд үлддэг. Хэдий тэгсэн ч гандан борохгүй хичээл тараад бордон зэлүүлж өчтөрийн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Өчтөрийн чиний усан сноуборд биш скейтборд мэдж байгаа үстэй. Чи үнэхээр л унмаар байгаа мó гэсэн тийм гэж хариулна. Тэгээд түүнд хичээл болох нь нэг хөлөө уртаа тавиад нөгөөхийн нь хойно гэсэн хэсэг гар зогсоод унахаар нь урт талын хөлөө 50 жингээ уйлаад нөгөө хөлөө тавил хөдөлгүйгээд үргэлжлүүлэн сургууль дээр бэлдэж байгаа. Харуулт хөгдөн явж байгаад Ланга маань очроо олоо зогдох гэсэн. Эргэл хийж сураагүй штэ гэснээ сноубордоо техник хийх гэсэн биш очиад хаамс идэхний. Энэ зур чери бизнес уулзтай гэд нөгөө үнэ дагсаар жогийн олны газар ороод ирсэн. Чиний хөрс өдрийг асаа харсан үсттэй гэхэд ажил амьдралын ялга гэд муулцчихдаг. Эртнийдийн тэмцээнээс болон хүмүүс хоёр талд хуваагдан Лангаг дэмждэг бол нөгөө тал зүудрийг догсон хүмүүс хэдийн байсан ч өвчлөж ороод ихэд их л солон байдаг. Өндөр цэнхэрнүүдтэй цас шиг үстэй гэд хартал биш юм шиг байна. Хоолны үеэр ээжин түүний сарвын өдөрөгдсөн юмтэй гайхаан сухад унсан гэд хариулсан биш хүмүүс дэглүүлээд янз бүрийн болсон маа гэд санаа зовд өгрөө өгүүлж авахад скейтборд онох хэцүү маа гэдгийг сонсон сэтгэлэнд авширдаг. Рекки Лангаг хоёр талд хөдөлгөх бэлтгэл хийгсэн чинь унаад өгчнө. Учир нь 15 жил сноуборд унсгонд бэлгээгүй скейтборд нь гэдэг чи хэцүү шүү дээ. Ингээд байж идэл ажил хайсан ч олдохгүй байгаа гэхэд ах ゥ дээр очиод ажил сургахаар болдог. Сүүлийн тэмцээнээс Ланга алдартай болсноор түүнийг сонирхох хүмүүс ч ихсэн байдаг. Олдгүй ээр ашиглан онлайн давуу болгодог чирээ. Болцонтой мэдрэмжээрээ болгодог жоо гарч ирэн ахаал муулцаадахнаа айгүй хэцүү. Энд ч гэсэн манай үнийг хайсаар л
Энд чинь харагдах жижигнээс манай дөрвүүдийн нэг шүү. Ланга өсрөх бэлтгэлээсэн ч амжилт олж байгаа юм байдаггүй. Тэгэхээр Рикигээс өсрөх гэж хэр удсан юм гээ асуухад энгийн хүн 3 сар. Би бол 2 сар гэд гайхал хэлдэг. Ингэж бодох юм бол заавал өсрөх хэрэг байгаа мó гэтэл байлгүй яадаг юм. Өсөж сурахад л бүх зүйл өөр болно. Тийм учраас заавал сурах хэрэгтэй гэд манай Рикиг нь ирэхэд дөрөнд борт юмнуудад 2 дүүн орж ирэн садгалахад ээж нь орж ирэн бялгуугаар тайлхаар болдог. Ингээд манай хоёр ном харж байгаа лангаж зоригсон скейтборд хийхээр болоход урт борт, годамжны борт болон пенийг танилцуулаад бичлэг үзүүлдэг. Яа PS-ийн нэмийг үзэж байхад яг энэ шиг скейтбордонд олчлээ. Ланга видео үзэж байгаад скейтборд хаан ч унж болох юм байна гэхэд Рики цаг хугацаа газар байшил хамаагүй унаж олно гэд хөөрөн скейтбордыг нь хийн тасгал сургуультай эсээр л ёон зураг энд хөөрхөн байгаа зү. Лангаг унхад гарсан шоконд ороод унсан чинь Рики түүнийг унаад л тэгжүү сайжна гэж байдаг. Энэ үеэр Рики түүнийг яагаад ирсэн талаар асуухад аав нь бас бараг ээж хаашлаас олон ирснээ хэлдэг. Тэгээд дорогш алхан удаан хугацааны дараа бордон дээр гарч байгаа болохоор хөвчлөлтэй байна гэд үсэрчдэг. Хэдийн унсан ч гэсэн гайхалтай айлаа гэд бөөн баяр өөр. Манай хоёрт нэлийн тутан басаад тэгэл хөдөлдөг зах дээр очиод энэ хүрээ 14 он сүсрээс урчлаа гоц авьяасна гэж байтал Японы тэл найдвар гэсээр жижигхэн орж ирэл ангад оролт хүсэл гаргахад Рики түүнийг дараагийн левел учраас димий гэсэн чинь даваа гэд уралдаар болдог. Тэгэд манай хоёр бэлтгэл хийхээр ирсэн нэ. Тэдний жаргалтай байгааг харан хажуугаар норж ир манай хүнийг өдснөөр хойноос нь ихэн ирэхэд түүнийг шалган хөлгөө ихэд Рикид бас дагааж идэв. Одлгүй левел 2-оос 5 гэд боортоо эргүүлэхэд би ч гэсэнгээд унцдаг л та. Өргөжлүүлэн ланга хуу явахдаа эргэлтэн дээр ирсэн ч техникийн байдлаас болон унахад уралдаан дээр битгий юм гаргаараа гэж яваад өгдөг. Манай хүн түн зориулсан багсах сайжруулалт хийж өгнө. Энэ зурмяа ярилцлага өгөн хүмүүсийн хаалыг татхад бусдын зураг харагддаг. Одлгүй сэтгүүлчнэр зураг аваад авахар болон үзүүлбэр үзүүл байсан хоёр нөхөр нийлэн боорч иддэг жаргалаад гардаг. Та нар олоолаа нийлдэг учраас сул дорой байгаа юм. Энэ орон замдаа талсан голгож байсан эргэлтээр унждаг нь снэв бортоос ялгаатай нь их зэвж байхдаа хажуугаар оруулахж болдоггүй юм байна. Ингээд байж үтэл харуул гарч ирэн манай хоёр хуваагдаа зогцдог. Хүн суулж байгаад бүдрээд унсан эргэж хараадыг санаа авсан болтой. Харьяачууд өөдөө тушаа сууж байдаг одлоо дэлгүүрээ харж ирэн Миогийн бичлэг үзүүлэхэд харж байсан Рики хөвчтэй биш харагдаж байна гэдэг. Миог авж байсан нэг охин хажуудаа байгаа бандаас түүнийг таних уу гэдээ асуусан мэдэхгүйгээл өнгөрчнө. Оройхон болж харахад эцэгхэн сэтгүүлчнэр дүүх зураг сонгож байна гэсээр очиод хартал таалагдахгүй зураг байсан тул өөрөө сонгохоор болно. Энэ оронд Адам ажлаа ойшлуулсан партинд орно гиндэ. Тэмцээглэхэд ланга бортод өсөж байсан ч Рики сайжруулахын авчирч өгдөг. Үүнийг нарсан Мия бодсонтой ялвал Рикиг өөрийн нохоо болгоо. Хэрвээ би алдтвал чиний муур эсвэл нохоо аль нь ч болъё гэсэн ланга огл гэж байна. Энэ хооронд мань хоёр бооцод явах гэсэн хойлын айлхууныг дэмжиж таардаг. Ингээд гэрэл асан уралдаан ахлах сүдэрний машин Рики орж ирэн кэлдэн хойноос нь явна. Мия орж явж байсан чулуун дээр хараа сноубордын эргэлт хийгээд урд гачдаг. Гарч байгаас нь энэ бордынхон дугуй ирэхэд амарч гэсэн шул яваад хэцүү болохоор зөвхөн лангаад л зориулагдсан борд юм байна. Эргэлт энтер бүр алж байгаа үсттэй. Оролдооны үеэр түүний найзууд нуруу найзтгаа байсны юм байна. Тэгэд хурдаа нэмэхэд ланга хөөж ирэн модон дээр өн ирдэг. Мия очихгүйгээр дотор ирмэг дээр гуулган явдаг. Машин байсан Рики төрүүлж явлаа гэсэн сүүлийн үе болоход Мия түүнтэй зурлан өсрүүлэхгүй тул наалтаадах нь. Өмнөх зам руу гарч чадахгүй сандарч байтал Рикээр нэг юм хэлснээр үсрэн шатан дээр гарan зайтай эсгэр боорд эргүүлэн доош уралдаа явсаар ланга төрүүлж байранд ордог. Манай үрийг тэмүүлж байтал өөрийгөө яагаад хожигсноо гайхаж байхад Рикээр хожигдож байгаа шалтгаан чинь ердөө хөвчлөж чадахгүй хаан гэтэл өмнөх найзтайгаа хамт байсан дурсамж нь орж ирэн түүний ганцаараа сайжрахад алга болсон. Гэтэл нисэлж яваад бүхэн тийм биш бид нар чинь яжуугаас алга болохгүй. Тэнийг юм хөвчтэй байл да дараа намд голгоё. Бид хоёр чамтай хамт цуг байна гэд түүгээр тоглон хөвчтэй байж исэн Адам орж ирв. Мия дахиад хоосрох. Найзчгүй скейтчгүй гэд ланга дээрэн зөвлөхөөх гэж байтал. Рики Адам хэлсэн зүйл дургуутсан хийсэн зүйлийг чинь үгээр буцаалах болсон гэтэл би ялвал чи түүнээс уушлахгүй гэсэн бол би ялвал ангатай оролдоор олно гэтэл манай хүн Канадаас ирээд Японоор үгүй гэдэг үг сураагүй мó даваа гэдэлчнэ. Анги дээр Рики түүнийг байнга л ингэх юм а гэж байсан багш нь ирээд 180 оноо хичээл тараад хоолоо идэж явахдаа Адамыг гэж байхад чири жоо гэтэл хажуу талд нь сууж таардаг. Тэгээд тэр хоёрт Адамын талаар хэсэгэрнэ. Түүний хувьд сэтгэл хийдэг хайрын нэг хэлбэрээд ч түүнтэй найздаг байсан ч мэдх юм алга. Гэтэ тэрний чадвар бол чинхэн тэрэндээ уралцсан болгон гимсдэг гээд мань хоёрын хоолой мөнгийг даахаар күүлэх болоогаарсан мөнгө дутуу үйж таардаг. Энэ оронд Адам аав хэстэй дээр очиход нөгөөлний баяа айлын сонин уур амьсгал. Тэгэд энэ дэлгэн мань хүнд ихнэр олж өгөх юм гиндэ. Рики яах ч болохгүй байж бодол Мия түүнийг бэлтэнгээд хэдийн бэлдээ түрээд ирсэн байдаг. Хөрхөн байгаа сте. Сүдрийн байхыг нь харахаар л манай нэг шилтэнээс санаад ороод байгаа юм да. Манай гуриг нийлээд түргөөд өгсөн зөрүүлээд байхаар Рики лангаа гуйсан бол Мия тэр эмгтээ дэлэн шүү гэж сүрдөөснөр явдаг. Замдаа Миягаас Адамын талаар асуугаад сайн мэдэхгүй ч өмнө надад зөвлөгөө өгсөн нь ямар ч засгалж үлэгчээс илүү байсан. Үүнээс хойш миний өмнө гарч ирснээр эсийг мэддэг болсон. Мөн лангадаа орсон ч бас түүний сохиос хэрэг байдаг.
Өмнө нь цуураас сонсноор л хайрын төвлөлт гэдэг өгсөв зам төгсдөг техник байдаг талаар хэлдэг. Миа Рикид хийж зэрэгэлдээ үзүүлээд ялагдмааргүй бол энийг зурх гэсэн ок гэд хийх гэсэн шууд лончдаг л та. Ер нь ондгийн боглоод харсан бортон байхгүй болохоор ланга авахаар ороод саяны яран саанд орно оролдох гэсэн өнгөрөөд өглөө. Рики чааснаа хуудаад тийм гэж юу байсан гээд хоол идэх болсон. Миа тамирчин гэсэн чинь аманд нь чигээд хоол иддэг. Өглөө болсон шаргуу бэлээ гэсэн ч амар сорохгүй л дээ. Бортон хөрүүлээд явах гэсэн ланга ямар нэгэн аргаар мэдээд ирсэн байдаг. Адамыг ажилтнчдээ бороо ийм юмд гарах цаг байхгүй гэсэн амаатд мөн хойно 15 минут дуусан гэд үнэн заваа штэ. Энэ зүр уралдаандаа санаа зовж байсан ланга орж ирнэ. Сүүдний сонсноор тэрнтэй уралдаад хагж бордоо унтахаа байсан хүмүүс санснаас их байсан гэсэн. Рики ланга орж ирэн уралдаанд руу авдаг. Манай хүн Адамыг домог нэгэн ялагдчихгүй авраг эсийн борхон гэж хочуудыг нь хилээж явж байтал Мия түүнийг болиулах гэж оролцдог. Тэгсэр Рикийг уулмаар байна гэтэл ланга орж ирээ. Ялах ялахгүй хамаагүй зүгээр л хийх хүснэ нэгснээр Адам жорж ирэн хүмүүсийг шуугуулдаг. Олдгүй чирэж орж ирэн Адамтай уулмаар байгаа айлсан Адам зөвшөөрөгддөг. Рики Мия уралдаан гээд гэрэл асан эхлэхэд Адам тамхи гаргаа ирээд давхар байжлыг нь сонсон. Юу гэж тамхи татгаж гисэн ам чухал бол яаж хадгалах нь гэсэн хамаатай зэтэй жоо. Аж дээрээ татаж чадахгүй энд бол эрчлөөтэйгээд гүйж явж байгаад боордоо шийдэн галзуу урдаар явдаг. Энэ зүр арай одоо хөдөлж байх чинь энэ хэрэг яландаа гэтэл хойно нэрсэн байдаг. Чам дэсийг мэдүүлнэгээд боордоо нийлүүлэн бариад эргэлтээр халзуу юм шиг хөгжлөж байдаг. Үнийг нарсан ланга арай тэнлэгээд нэг аян байкийг унан хөдөлдөг. Саний явлаас болон сэтгэлээр унан хитрхи өөр туш юм гэсэн ланга гэлсэн санаанд орж ирэв. Урагшлан багаар хурдаа нэмсээр буулан дээр Миагийн заасааргыг ашигласан ч Адам гэсэн хурдаа нэмэн гэргэлтэн дээр боордоор эргэдэг. Хүмүүс үзэн галзуурж байхад гол үзүүлэлттэй орон хайрын төвлөлтийг хийхээр боордоо эргүүлээд өөдөөс нь ирэхэд Рики айн тэнцвэрээ алдснаар ундаг. Ланга Рики дээр ирэхэд эцэст нь чамтай уулзахаар боллоо гэж дөрөвдүгээр ангид дуусдаг. Дараагийн ангид бүгдээрээ сан цусаар үлээхэд 2-7 хоног болж бүтэн идэнггээд Рики гараад ирдэг. Тэгээд дараагийн өрсөлдөж болох лангад бүгдээрээ сан цавна. Рики өөрийн биеэр Адамтай оролцсон болохоор лангаа санаа зов хичээл дээрээ хүртэл тойрож босоод ирдэг. Удалгүй хоолны цаг болсон ч Рики түүний хориг гэсэн ч сонсдоггүй. Аргаа ба дэлгүүрийн ахаар дамжуулсан ч нэмэр байдаггүй. Ингээд яах учраа олохгүй гадуур ээж байгаа чиритэй таарав. Эйсэн дөрмөг төрчин хоолны тунд ойрцсон түн дүрмийг нь сануулаад загнаж аваад найстаа санаа замсныг ойлгон туслахаар болдог. Эртэд хийсэн Адамын өлгөөнийг энгийн түвшинд бэлдэж байгаа нь юм байна. Удалгүй бүгдээрээ жогийн цуглан хоол идэн зөвлөгөө авнаа. Адамын игээд байгаа хайрын төвлөлгөдөн дээд хурдаар явж байгаад боордон басан хамгийн богино зад иргэн боордон болохаар хурдан нэмэгддэг. Ингэснээр хоёр талаас олзж байгаа болохоор илүү хурдан санагдан. Бин рефлексээрээ хөлснөө тэнцвэрээ алддаг. Рикигийн бага найз скид унж багаар битгий болон дахин унахаа байснаа илүү битгий бол тэмээхэд би анхандаа орлож байсан ч одоо хол оролдмаар байна. Ирсэн ч боортоос салахгүйгээд амлалт өгдөг. Адам бэлтгэл басна гэсэн нөгөө тал танд боорд нь хөвчтэй байсан шиг одоо ч гэсэн тийм байна гэд бүгдээрээ цуглан хүлээжсэн. Улаан давууд стел цэцэг бариун орч ирдэг. Ингээд уурлаа гэсэн тамхи гаргаад ланга хүлээжсэн өдөлийг замд өршөөгөөд эхэлдэг. Ланга албаар заагаар барин гэсэн хайрын төвлөлтөнд шулуун зам дээр хийж болдог гэснээр эргэлтэн дээр төвлөр явдаг. Болон өнгөрсөн Адам бүжиглэж байгаа лангаг тэрэн янз янзын байрлалаа. Сүүлдээ баг Титаник пост руу ороод байна уу яагаад вэ? Болон ирсэн барьж аван эргэлсэн ланга айх биш харин чинийгээд олон морьт эргэж аваад хоёр чи салдаг. Болонгийн хэсгээр ирчлээ гэсэн айконик байрлалаа аваад өөдөөс нь ирэхэд дээгэр нүсэнд авчдаг. Галзуу бидэд бүр шок. Санийх сэтгэл нүдсэн Адам бүжиглэж аваад миний авагсэр галзуур дээр явсан хүмүүсийг зуран эргөө урд гарсан зооны мэдрэмж мэдэгдэн ертөнцөөс тусгаад гэжсэн гэнт эргүүлэн цагдаа нар орж ирээ. Энд тийм л цогцдог. Уг нь энэ газар цагдаагийн эргүүлэр ясгүй болгосон ч хэнийг нь санаатайгаар юм хийсэн болж саардаг. Саний уралдааныг харан айлдаа зүйл хийхгүй гэж амласан биз. Ихтэй мундаг байсан шүү. Тэрэндээ битгий уралд гэсээр хоол идэхэр болоход ланга уралдаанаас авсан мэдрэмжээ юу болохыг нь гайхаж байдаг. Гэрчрикийн гарыг өвчлөхээр эмчилгээний аршаан руу явахарлжээ. Тэгээд мань хүнийг хараа зогсоож байсан нөгөө хэд нэрээ сумсан. Ярих гэсэн арга олохгүй байж итэл өөрөө ирээд юм ярьлаа гэсэн уцаар хайр данчдаг. Ингээд байж идэл тохиоллоор Жо болон Черинер нэг зүрөө явж таардаг. Усан онгоцноос бол хайгүй бүгдээрээ боордоо унахад Химори бив шайдад ачаанууд дуултыг авчдаг. Мэдээж л ангаач энэ зам энтэнд бүр үнэн гоё байгаа зү. Байгалийн сайхныг мэдэн дуртай зүйлээ гээл далаарж байгааг л ангаа бөөн баяр. Амрах гэж ирсэн болохоор цаяг бол үнэхээр сайхан хөгжилтэй өнгөрөөдөг. Нэгнэрүүгээ зарим гэж охин нэрж байсан Жо дээр ирэн аава ээж ирэхгүй бол ална гэсэнгээд хорлоодохноо өрхийг. Адам шалгаад байгаа эмэгтэй мөртөгч лайтай болохоор зогтуулсан л гэж байна. Манай хэд хямд мөртлөө ямар янз энэ биш юм биш үү? Энэ нэг кемпинг арга өрхөдөө. Агаар жуулгчгүй хоолгүй байж байсан Жо орж ирэн манай дэг чирээд цэрэг рүү ороод ирдэг. Одоо ирэх юм. Гэ болцтой болцолч. Ланга боордных нь юм болохгүй асуусан хариулж өгөөд
Түүний сайжралтыг нь гайхан өөрийгөө ард үлдэж байгааг мэдэрэн уух юм аваад гарахдаа жавгаас өвлөхөө аваасан. Гинтхэн өнөөдөр цусгаа өдөр гэлээгээд халуун аршааны газар руу уралдаа явахаар болно. Тус тусдаа замаа сонгоодолдог. Эхнээсээ л зэм үзэж байгаа шүү. Энэ хэд маань 2 багтаа явж байсан ланга гинтгэр ихийг санснаа. Мань хүн бол тусгаа өдөр гэж сүнс чөтгөр бодоод айж явж байсан. Замдуу болон цог хамт явдаг. Юу мохон өнөрөө гэсээр өгсдөл урд нь дөрвүүлж ирсэн хэд маань аимшиг хүмүүстэй шавар алсан байдаг. Тэгээд зүгтаарэ гисэн нөгөөдөө шалсан майпан дээр байдаг тэмдэг зураад үлдээсэн байдаг. Хойноос нь сонин чимээ гарснаар шуудал цогцдог. Энэ зур чэрэж хоёр ирсэн би нэгтэйсэн гэд муулцаж авах зур. Гүйсээр байгаа доортоо аваад орооцтол юу хий хаанаасаа баг гараад ирчих байгаа юм бэ. Рикийг хүлээж авахад ланга хараад сайн мөн гихтигээ нэгний түшин явж байсан өсөлтөнд орчин тэрий. Энэ ид чи оройдж байна шүү гэж байсан. Хонь чимээ гарснаар маргаасны ямар ч юм өчтөр ид юу юм болоо гэсэн гэрийн зүг. Адам хэсэг голгож байснаа уртаан зохиог шийддэг. Рики өдрийн олаан лангад болсон боортод автахаар явдаг. Энэ үеэр түүнийг өндөр дүгсрэн гараа шүргэж байгааг харан өөрөө ирэхгүй бахархаж байдаг. Энэ хооронд Адамын ажлын нөхөр нь асуудалд орсон болохоор хамгаалах хэдэн үг хэлдэг. Ээж нь ажил дээрээ нөхөр нь өнгөрөд хүүхээ ганц хобби болох сноубордыг нь болгосон даа гэмшиж байсан ч сүүлийн шинэ хобби болон найзтай олсон ч орой гараад байгаа нь муу зүйл биш байгаа юм санаа зовдог. Ланга харан бахарх Рикийг хажууд байгаа шайд болон яаж таахгүй. Хүн бусад ээсийн үзэгчнэр өртөл түүнийг Сноуи дагуул идэргээд ерөн л хинч анхаарал хандуулдаггүй. Өөрийгөө өчлөн өсөр түүнийг бөгөл алмаардаг. Энэ л түүний олон жил сноуборд ажилласны үр дүн гэж чирээлдэг. Ундаа авах үедээ хүмүүс түүнийг хажууд нь дагаж явж байдаг даган баясагч гэсэн. Өглөө нь хоолонч мартаа түүнийг тоогсохоогүй болшиж байсан. Ланга түүнийг шинэ боорны санаа бодож байгаа мөн гэд өнгөрдөг. Хичээл спорт дээр хөтөл түүний урд гарын бусдын хаалыг татж байгаа нь түүнээс холдоо явж байгаа мэт мэдрэгдэж байдаг. Энэ сэнэн 3 аваа Адамын дэрхийг угаагаад хэрэгтэй ирэхгүй мэрээд л туслах нь нөгөө нэг ажлаас алагдчихж байгаа нь хөр цаг гарахгүй болохоо илээ гэтэл тэмцээнүүрийн явна л хийж байна. Хичээл дарсан өнөөдөр рейс байгаа гэсэн надаа хийх зүйл байгаа гэж салдаг. Өнөөдөр Адам шинэ мэдээ дээр ингээд бүгдээрээ цугларгаад түүний хэр хурдан сайжирсныг гайхан хизээ бижид уу тийм зайтай болсон юм болоо гэж сэтгэлээр онно. Ланга өмнө мэдэрсэн мэдрэмжээ мэдрэхийн тулд хурдан аваад байсан ч ойрон ухаан оруулнаа. Йоо, кино бүр ингэж орж ирэх юм уу? Адам сүртэй аргагүй орж ирэн таад зориулан тэмцээх тул бүртгүүлээрэй гэснээр бүхэл хүмүүсийн сурдаг. Гэвч чиний ланга Рикийг илсүү бодогдоод л байдаг. Тал янз бүрийн бэлтгэлийн тэмцээндээ бүртгүүлж байдаг. Чирээ өнгөрсөд орсон Адамыг оюутан болгох бойл гэсэн татгалзан Америк явахсан юм байна. Үүнээс хойш тэд дахин уралдаагүй хамтж байгаагүй тул Адамыг ачинхэн түүнийг мэдмээр байгаа нь жотож адилхан болж таардаг. Ланга Адамыг дуртахад Рикид хоолгүй өнгөрөө. Түүнийг дахин хийж үзүүлээж гисэн би 10 хийхэд хэд үрг ол гэж бовцснаа өнгөрчдөг. Энэ орд нөгөөний салгалсан хөр байгдаад явчихнаа. Энэ талаар хэлэхэд хэрвээ ямар нэгэн зүйл болоод чим юмнаас долиос олно гэтэл надад сонгол байхгүй юм яхэд өмнөхөнд орсогддог. Оройн болсон өөрийнхөө хэмжээг мэд хэмнэлт 10 дотор ядаа тав гэсэн ланга түүнийг хайж авсаар л дахин оролцсон дурсамж нь орж ирэн бага шантарч бороод орсоор айхад хүлээж өгдөг. Тэгээд тэмцээний талаараас нь надтай самталц чи яасан юм? Чи ч гэсэн мэдж байгаа үстэй. Тэр гайхалтай болгодог штеп. Тэр аюултай юмс чинь би ямар ч аз жаргал баяр баясгал мэдрээгүй. Би яаж гоё сэтгэлч өглөөд байгааг ойлгохгүй байна. Чи бид хоёрын төвшин өөр. Хүснээр хийбэл аг үзэхгүй мэн гэд гэлэг авдаг. За энэ үрэл ихний 7 манд дуусаж байна. Аниме таалагдсан бол бичлэгээ лайк даран subscribe нь сувгтай нэгтрээ. Дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай сайхан амарцгаарай.